皆さん、こんにちは。今日はみんなの日本語第25課の文法を一緒に勉強しましょう。よろしくお願いします。За өнөөдөр ингээ 25-гээд хамгийн нэгдүгээр номны хамгийн сүүлчийн хичээл байна те. За энэ хичээлээр бид юу үзэх вэ гэхээр болцсон Монгол нэ те болцсон холбох хэлбэр буюу тэгвэл ингэл валвил бол гэсэн нөхцөлийг үзэх нь. За дээрэс нь тэгсэн чингэн ингэсэн чингэн гэд. Тэгсэн чингсэн ч гэсэн хэллэгийг үзэх нэ. За нэгдүгээрт нь жирийн өнгөрсөн цагийн хэлбэр дээр нь ра нөхцөлийг залгахаар ямар утгатай болох вэ гэхээр хэрвээ тэгвэл ингэнэ. Хэрвээ ингэвэл тэгнэ гэд. Тодорхой төлөвлөөгүй те. Эхний үйлдэлээ ер нь бодож байгаа, төсөөлж байгаа, төлөвлөж байгаа юм болох юм бол дараагийн үйлдэлээ хийнэ гэсэн санаа байна. За энэ нь үйл үгэн дээр яаж залгагдах вэ гэхээр үйл үгийн та хэлбэр дээр энэ ра байна те. Шиготого ваттара бирво номимас. Ажлаа дуусвал пивона. Ажлаа дуусчих юм болов дуусахгүй л байхгүй. За амега футтара икимасен гэж байна. Бороо орвол явахгүй. За дараагийнх нь и тэмдэг нэрд болохоор яскаттара хямдхан байвал курмаа кайтай дэс. За и тэмдэг нэр дээр и тэмдэг нэрийн өнгөрсөн цаг те яси гэдэг маань өнгөрсөн цаг дээр яскатта гэж үрдэг те. Тэгээд тэн дээрээ рагийн залгачихна. Хямдхан байвал машин худалдаж авмаар байна. За энэ маань аци гэдэг үг маань ацката өнгөрсөн цаг дээр ацката гэж хөрөн дээрэс нь рага залгахаар халуун байвал халуун бол яконц гэдэг дасай. Халуун байвал агаар жуулагчаас агарайг. За химадаттара на киёши буюу на тэмдэг нэр те. На тэмдэг нэр дээр на тэмдэг нэрийн өнгөрсөн цаг дээр за энэ рага залгах нь. На тэмдэг нэрийн өнгөрсөн цаг маань датта те. Химадаттара асабини кимас. Завтай байвал тоглохоор очно. Муридаттара гэдэг маань боломжгүй амжихгүй бол те. Гицёбига муридаттара каёбини репото даштаг дасай. Даваа гарагт амжихгүй бол мегмар гарагт илтгэлээ явуулаарай гэж. На тэмдэг нэр дээр даттара те. За энэ мэши буюу нэр үгэн дээр нэр үг нь болохоор яг саяны дээр энэ на тэмдэг нэртэй ижлэхэн хуурах нь. И кайша даттара хайритай дэс. Сайн компани, гайгүй компани байх юм бол ормоор байна, орж ажилламаар байна гэж. И тэнки даттара сампошимас. Цагаагаар сайхан байвал салхилнаа. За энэ дөрвөн жишээг харцгаая. Хима даттара биро номимасенка гэж байна те. Завтай байвал пив уухгүй юу гэд. Энэ хүнийг урьж байна. Амега фуранакаттара барбекю шимас. За энэ хүн те бороо хэрвээ бороо орохгүй байх юм бол маш шарж иднэ гэд. Хэрвээ тэгэх юм бол тэгнэ. Эхний үйлдэлийг биелэх юм бол дараагийн үйлдэлийг хийн те. За дакакаттара каймасен. Үнэтэй байх юм бол би худалдаж авахгүй гэж. За хоёрдугаарт нь моши буюу хэрвээ гэсэн утгатай үг байна. Хэрвээ гэж жуулагдах нь. Моши уканага таксан аттара саяны тараа орж иж байна те. Моши уканага таксан аттара атарашii яга хошii дэс. Хэрвээ надад те их мөнгө байх юм бол байсансан бол би шинэ гэртээ олохыг хүсэж байна. Тэрчүүлэх нь. Моши ичиокэн гаттара нани штай дэс ка? Нани штай дэс ка гэж. Хэрвээ 100 саяын те урдчин байсан бол юу хиймээр байна вэ гэж хэлж. За энэ дараагийнх нь үйл үгийн та хэлбэр дээр раг залгана. Энэ нь болохоор монгол хэлний тэгээд ингээд тэгчгээд те тэгэнгүүт гэсэн үгтэй утгад өгнэ. За энэ нэгдүгээр үйлдэлийг нь хийж дуусгаад өргөжлүүлээд хоёрдугаар үйлдэлээ заавал хийнэ. Хийхэр төлөвлөчихсөн гэсэн санаа байна. Жужини надтара дикакемашо 10 цаг болонгууд гадагшаа гарцгаая. Төлөвлөсөн байна те. 10 цаг болонгууд дараагийн гадагшаа гарна. Нэгдүгээр үйлдэл хийж гэх юм бол хоёрдугаар үйлдэлийг заавал хийнэ. Ваташи ва ие кайтара сугу шава бимас. Гэртээ ирээд те. Гэртээ харьцах юм бол шууд шүрчүр торно гэж. Шиготого ваттара номини кимас гэн. Ажлаа дуусчих юм бол шууд уухаар явна. Тодорхой. Эхний саний дээр байсан тараа бол те хэрвээ
гэх юм бол тэр нь бол тодорхой бус байгаа. За энэ үйл үгэн дээр энэ таалбар дээр раг залгаж байгаа энэ тараа болохоор ерөөхдөө нэгдүгээр үйлдэлийг хийчих юм бол хоёрдугаар үйлдэлийг хийх нь бүр тодорхой шийтчихсэн байгаа гэсэн санаа. За дараагийнх нь энэ темо. Тэгсэн ч ингэсэн ч гэсэн монгол хэлээр бол тэгсэн ч ингэсэн ч тэгнэ гэсэн хэлэг байгаа. За энэ үйл үгийн Т хэлбэр дээр моогоо залгах нь ТК тий. Най К дээрээс моогоо залгах нь И Кёши, На Кёши, И тэмдэгнэр, На тэмдэгнэр дээр моог залгажлах нь. За нэр үгэн дээрээс моог залгах нь. За жишээ хэлбэр хараад явцгаая. Үйл үгтэй доши. Үйл үг ашигласан жишээ хэлбэр байна. Кангаите мо вакаримасен. За хичнээн ингэж бодсон ч би ойлгохгүй. Ойлгоогүй. Хичнээн бодсон ч ойлгохгүй наа гэж. За энэ үйл үгийн Т хэлбэртэй. Т хэлбэрээр хургаа сурцсан байхад энэ бол амархан байх нь тий. За дараагийнх нь И тэмдэгнэр. И тэмдэгнэр дээр болохоор төгсгөлийнх нь Ийг хасагдаад күтэмө гэж залгаж байна. Оканега на күтэмө майничи таноши дэс. Мөнгө байхгүй ч гэсэн өдөр бүр хөвгөлтэй байна гэж. Дака күтэмө коно ие о кайтай дэс. Үнтэй байсан ч гэсэн, үнтэй ч гэсэн энэ гэрийг худалдаж авмаар байна. За И тэмдэгнэрийн Ийг хасагдаад күтэмө болж байна тий. За энэ нэшлэх учраас тасаад явъя. На тэмдэгнэр. На тэмдэгнэр дээр наа хасагдаад демо залгах нь. Бенри демо курма узкаймасен. Тохиромжтой ч гэсэн машин хэрэглэхгүй. Кирай демо кирай на гэсэн тэмдэгнэр тий. Кирай демо табемас. Дургуйч гэсэн иднэ. Ясайга кирай демо табемас. Назай desu ka? Карада ни кара тий. За энэ нэр үг нь болохоор муу адил на тэмдэгнэртэй ижлэгээ урах нь. Ничиоби демо хатаракимас. Нэм гарагч гэсэн ажилланаа. Бёки демо бёин экимасен гэж байна. Өвчтэй ч гэсэн эмнэлэг явахгүй. Зэн луг нь болохгүй тий. За та нар маань бие өвдөх юм бол заавал эмнэлэг явах болохгүй тий. За энэ икра яск демо каймасен гэж байна. Хичнээн хямдхан байсан ч гэсэн энэ одоо кьюжу ингээ тий. 100 ч хэрэггүй хямдхан байна тий. Хичнээн хямдхан байсан ч гэсэн каймасен. Икра яск демо каймасен гэж. За икра гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр хичнээн гэсэн утгатай. Хичнээн хямдхан байсан ч каймасен. За икра табете мо онакага иппай наримасен. Хичнээн хидсэн ч гэсэн би чадахгүй байна. За энэ икра гэдэг дээр шийгүүлбэр харцгаая. Икра yon demo wakarimасен гэж. Хичнээн унсан ч гэсэн ойлгохгүй байна. Хичнээн унсан ч гэсэн ойлгохгүй байна гэж. はい、じゃあ今日の授業はここまでです。お疲れ様でした。